шүүх нээлттэй боллоо. Хамгийн түрүүнд хэлэхэд бол шүүх бол одоо үйлчлэгээний байгуул гэдэг нь тогтоогдсон. Хин нэг нь хурж ирээд шүүх хуралдааны танхимыг, шүүх хуралдааны үйл явцыг хажуугаас нь хөндлөнгөөс шууд ажиглах. Шүүхийн үйл ажиллагаатай холбоотойгоор тухайн шүүхийн ажилтан албаа гаагчдаас мэдээлэл авахд бол бүх зүйл нээлттэй болсон байна. Хуулийн зааснаас хаалттай явуулахаар бусад одоо шүүх хуралдаанд иргэд бол бүрэн оролцох, шүүх хуралдааны ажиллагааг хөндлөнгөөс сонирхох за ийм боломжийг бол хуулиар олгоод өгчихсөн байгаа. Нээлттэй шүүх гэдэг бүх шүүх хурлууд бол одоо бичлэгтэй хийгддэг болсон. Бүх төрлийн шүүх хурал. Энэ юу гэхээр эргээд өөрөө шүүхээс гарсан шийдвэр бүтээгдэхүүн маань ямар байгаа гэдэг хинч олж хараад дүгнэж цэгнэх боломжтой болцсноор бас шүүхийн нэг шинтгэлийн үр дүн болов гэж. Шүүх цэгмэнгээ сайтагаад тэн дээрээс бас нэг одоо шүүгчдийн шийдвэрлсэн хэрэг маргааныг авч унших боломжтой. Түүн дээрээсээ одоо өөрийнхөө эрх зүйн мэдлэг тулгуурлаад шүүхийн одоо шийдвэр хэр үндэслэлтэй, хууль зүйн үндэслэлтэй вэ гэдгийг нь харах боломжтой. Шаардлагатай бол бид нар энэ бичлэгээ авъя гэхэд бол бичлэгийг өгдөг юм байна. Ямар үйл ажиллагааны процесс болоод ямар шийдвэрийг хэрхэн яаж гаргаж байгаа вэ гэдэг дээр хөндлөнгийн зүгээс иргэдийн зүгээс хяналт тавих боломжийг олгосноор шүүхтэй харилцааны хувьд нээлттэй болсон юм шиг санагдаж байгаа.